Байцгаана хүүхдүүд та нарт энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр та нарыгаа яруу төгстөөгөө уулзуулах байгаа сэдв маань гараа идэх талаар сэдвээр ярилцах гэж байна. За тэгээд яруу төгстөөгөө хамтдаа ярилцгаая. За. Сайн уу яруу төгсөө? Сайн уу? Сайн уу? Сайн сайхан юу вэ? Чамайг орд хуруугаараа хидээд байгаа ингээд гэрийнхэн чи хилээд ах юм? Чи хуруугаараа хидээд байгаа юм уу? Ягаад юм хэлэхгүй вэ? Энэ мэдээлэл тэгэхээр их үнэн байх нэ. Хуруугаараа хамаагүй идэж болохгүй шүү дээ. Аль хуруугаараа энэ илүү түлхүү идэж ин да? Тэр тухайгаа хэлээч. Найзаа. Өнөөдөр амаараа биш нүдэрээ ярилцъя гэж шийдсэн юм шиг байна. Тэгээд аль гараа төрүүлж идээд байгаа, аль гараа амруугаа чихээд байгаагаа ингээд надтай хуваалцах болох уу? Чимний тухай ингээд мэдээлэл ирсэн байгаа манай нэвтрүүлэгт. За. Хуруугаа идээгүй гэж гүрийж байгаа юм байна тийм ээ. Ерөөсө хуруугаа амруугаа ойртуулахгүй шүү. Идээгүй юм биш үү дээ. Ээж аав эмээ эдэн худлаа ярьсан биш үү дээ. Тийм ээ. Чи хуруугаа идээгүй юм уу? Идээгүй юм шиг байна да. За тэгвэл хуруугаа баригдсан да чи яг үйлдэл дээр. Ингэж идэж байгаа юм уу? Үзэгчтэй бөөнөр хамтдаа харцгаая. За. Нэг хуруугаа чихэж байна. Амаа урчих үү дээ. Ямар за ингэж идээд байгаа болохоор шүүл мөсөөгөөж. Найдаа чи ингэж идэж болохгүй штэ. Амаа урчуул яах юм бэ? Ингэж идэж болдгоо ахгүй юу? Болдгоо шүү гэж хэлээд дараа дахиж битгий дээрээ заа юу гэж хэлээд тэрвэрлдээ. За тэрвэрлдээ да.